Оройн дэргүүдчтэй NTV-ээс чухал яриа нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр үзэгч та бүхэнд өнөөдөр би маш сонирхолтой зочныг өрн оролцуулж байна. Өнөөдрийн чухал яриа нэвтрүүлгээр би номны тухай тэр тусмаа миний ойлгож мэдснээр миний одоо сүүлийн хэдэн жил харснаар бол одоо манай Монгол улсад байгаагүй тийм их чухал номны тухай ярих гэж байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийг номон зориулах гэж байна. Манай өнөөдрийн зочноор бол Монголын бурхан шашны төв гандагчлан хийдийн буддын гүн ухааны даш Чомбил Датсангийн шунлаа гавж ган төмөр өргөдөн оролцож байна. За тэгэхээр миний ярих гэж байгаа ном бол энэ байж байгаа. За тэгэхээр их Монгол оронд бурхан шашин дэлгэрсэн түүх буюу Алтан дэвтэр гэдэг ном Зав дамдан лувсан даян гэдэг хүний бичсэн энэ номны тухай одоо ярих гэж байгаа. За тэгэхээр яагаад чухам энэ номны тухай ярих болсон юм бэ гэвэл энэ номон дээр одоо нөгөө монголчуудын их олон жилийн туршид даалддаг байсан тэр түүх. Тэр тусмаа бидний социализмын гуйлгаар ойлгосон, за социализмын үед одоо ойлгож буруу мэдсэн тэр олон түүхний их сурвалж энэ номон дээр одоо шинээр гарч ирж байна гэж би ойлгож байгаа. Дээрэс нэмээд Монгол судлаач болон энэ Монгол улсын түүх, за тэгээд хуучин судалдаг улсуудад бол энэ бол маш том хэрэгцээтэй, маш сонин гарын авлага байх болж энэ Монгол айл нэг үрт байх. Одоо би ном зарах гэж нөгөө аргуугоо шиг юм яриаггүй шүү. Зүгээр энэ бол одоо сэтгүүлч хүний хувьд, миний хувьд л айл бүхэн заавал байх ёстой. Энэ Монголын түүх удам судраа мэдчих ёстой ийм ном болчлоо гэж. За зав дамдан гавж гэдэг энэ хүн бол зүгээр миний мэдхээр бол одоо урд нь би энэ хүний зохиол бүтээлээс ганц нэг юмнуудыг их сургуульд одоо Монголын чиглэлээр сурж ирсэн, утга зохиолын судлалын чиглэлээр сурж ирсэн хүмүүд харж ирсэн. Энэ бол Орос, Хятад, Төвд маш олон орны эрдэмтдтэй хамтарч харилцаатай байдаг, хамтарч юм хийдэг. Тэр байтугай энэ төрлийн чиглэлийн маш хүчтэй судалгаануудыг хийдэг байсан одоо нэн эрдэмтэй тийм хүн байсан. Миний мэдж байгаагаар. Тэгээ энэ хүний номыг одоо энэ миний өнөөдрийн зочноор оролцож байгаа Шунлаа гавж ган төмөргөө орчуулжээ. За номны тухай би бол одоо өөрийнхөө чадлаар тайлбарлалаа л да. Тэгэхээр одоо би танаас чухам энэ номыг яагаад орчуулах болов? За тэгээд энэ номон дээр ер нь юун тухай бичсэн бэ гэдгийг таны өөрийн амнаас сонсъё. За тэгэхээр энэ хүү одоо их Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн төв алтан дэвтэрээр буюу одоо нийтэд бол хор чойнжин гэж одоо алдарсан. Одоо хор чойнжин гэдэг нь бол хор гэдэг нь бол Монгол гэсэн үг. Чойнжин гэдэг нь бол номын түүх гэсэн үг юм аа. Монгол орны одоо номын түүх гэдэг нэртэй. Одоо ийм одоо ном. За энийг бол Монголын одоо алдарт гүн ухаанч, түүхч тэгээд одоо Монголын одоо эрдэмтэн мэрэгэн одоо лам нарын оройн чимэг болсон одоо Заваа дамдан Лувсан даян гэдэг одоо ном бичсэн юм аа. За тэгээд энэ хүн бол энэ номон дээр одоо хэрхэн яагаад энэ номыг бичих болсон тухай хэдээс хэдэн оны хооронд бичиж дуусгасан ямар одоо материал ашигласан гэдэг нь бол номныхон хойно одоо хавсаргаатай гардаг. Тэгээд энэ хүн номыг бол ер нь одоо бурхан шашны ном номлох, бурхан шашны одоо тэр номыг бичих уламжилт бичлэгийг бол одоо баримталж, за түүний дээрээс бол бас барууны орны одоо тэр судалгаа шинжилгээ тийм ээ судлаач эрдэмтэд бас хэрхэн яаж одоо ном бүтээл төөрөвдөг үү, тэр бас зарчмыг бас давхар бас жоохон хадгалсан тийм их одоо сайхан ном. За тэгээд энэ хүү ном дотор бол гол нь юу гардаг вэ гэхдээ зэрэг Монгол орны бурхан шашны одоо түүх. Тэгэхээр Монгол оронд бурхан шашин дэлгэрсэн одоо түүхийг бол 3 үе шаттайгаар авч ирсэн. Анх дугаар төр үеийн дэлгэрэлт, дунд дэлгэрэлт, за хожуу дэлгэрэлт буюу сүүлийн дэлгэрэлт гэж. Төр үеийн дэлгэрэлт нь бол ерөөсөн Төвд Хятад хоёроос өмнө Монгол орн бурханы шашинтай байсан юм байна гэдгийг энэ хүн одоо олон түүхэн их сурвалж, ялангуяа Хятадын өөрийнх нь одоо их сурвалжууд. Тэгээд зарим одоо бас археологийн одоо түүхэн баримтууд энтрийг одоо их сурвалж болгон иш үндэстэйгээр бол нотолж гаргасан байдаг. Төвд Хятад хоёроос өмнө одоо Монгол орнд бурхан шашин дэлгэрсэн юм байна гэж. Ер нь бол бурханы шашин гэдэг нь энтгэхт бурхан багц залраад энтгэхээс одоо гарсан. Энтгэх орныг бол бурханы шашинд хутгтын орн гэж ярьдаг. Хутгт гэдэг нь бол бурхан багшийг одоо хэлж байгаа. Тэгээ бурхан багц заларсан одоо орон гэж. Тэгээд дараа номт гурван улс гэж байгаа. Одоо номт гурван улс гэдэг нь тэр одоо бурханы номыг ялангуяа их хөлөгний одоо сузар тарин хосолсон тэр одоо шашныг нааш нь одоо дэлгэрүүлж авсан нь бол ерөөсөө Төвд Хятад Монгол гурав юм аа гэж. Тэгээ энэ гурвынхаа дотроос бол Монгол орн бол Төвд Хятад хоёроос өмнө одоо бурхны шашныг одоо дэлгэрсэн юм байна гэдэг тухай анх дугаар бүлэгт нь гардаг.
Тэгээд энэ дотор бол бас зөвхөн бурхны шашин төдийгүй ер нь Монгол хүн одоо энэ Монгол улс гэдэг бол хаанаас одоо үүсэлтэй юм бэ? Монгол хүн гэдэг бол хаанаас гаралтай юм бэ? Монгол гэдэг нэр одоо юунаас одоо улбаатай юм бэ? За тэгэхээр Монголын одоо газар нутаг ямар хөө хэмжээтэй байсан? Ямар угсаатан үндэстнүүд байдгийг, хаана ямар одоо Монгол угсаатнууд байдгийг. Ер нь бол Монгол улс одоо аль газраас эхлээд аль хүртэл одоо ингээд бүгд бол Монгол үндэстэн угсаатан багтдгийг юм бэ гэдэг тухай бол маш дэлгэрэнгүй гаргасан. За тэгээд дээрэс нь Бурхан багшийн одоо Ганжуурын дотор тийм ээ. Ганжуур гэдэг бол маш том одоо зохиол бүтээл юм. Энэ бол одоо Бурхан багшийн зохиолын эмхэтгэл. Тийм ээ. Энэ одоо зохиол бүтээлийн дотор ялангуяа тэр цагийн хүрдний одоо дандар гэдэг номон дотор бол Замбуу төв дээр одоо тухайн үед Бурхан багшийн үед бол ийм одоо улс байсан. Ялангуяа 5 одоо их улс байсан гэж ингэж Бурхан багшийн одоо тэр дандрын цагийн хүрдний дандрын одоо үндэс гэдэг номон дотор номлосон баг. Та тэрэн дотор бол жанаг чимбүү гэж. Тэрний тэр жанаг чимбүү юу их одоо хятад гэдэг нь бол чухам одоо ямар улс байсан юм бэ? Тийм ээ. Нөгөөх нь хятад, нэг нь их хятад. Тэгэхдээ зэрэг яг чухам одоо хятад гэж орчуулах юм уу юм. Тэгээд тэр юу улс нь бол яг Монгол улс байсан юм байна. Тэгэхээр зэрэг Монгол улс гэдэг бол Бурхан багшийн үед хүртэл одоо Замбуу ТV-ийн 5 их улсын одоо нэг байжээ гэдгийг бас нотолж гаргасан. Номон дээр нэг өгүүлбэр харагдчихсан. Монгол гэдэг бол ертөнцийн хагас, дэлхийн хагас гэсэн байлоо. Тий. Ер нь бол одоо тухайн үедээ бол одоо Бурхан багшийн үед чухам одоо Америк ТV энэ одоо Австрали ТV энэ нэг одоо хүмүүс мэдж байсан юм уу юм уу? Яг Замбуу ТV гэдэг нь бол яг алигаа хэлж байсан гэдэг нь бас их сурвалж үзүүстэй одоо асуудал л да. Гэхдээ зэрэг бол Замбуу ТV-ийн бол ер нь ихэнх хэсгийг бол монголчууд эзэлж байсан. Тэгээд дээрэс нь монголчууд ч алтан ураг гэж ярьдаг шүү дээ тийм үү? Энэ алтан гэдэг одоо үг бас ямар одоо гаралтай юм. Эний одоо их сурвалж нь юу юм бэ гэдгийг домог, түүх тэгээд бас олон янзын одоо тийм одоо иш баримтуудыг үндэслэж ингэж одоо бичсэн. За тэгээд хоёрдугаар хэсэг нь бол Эзэн Чингис хаан Замбуу ТV-ийн одоо Замбуу ТV-ийн ихэнхийг одоо эрхшээж тэгээд дараа нь бол одоо төвдөөс дахин Бурханы шашин дэлгэрсэн тухай. За ялангуяа одоо Чингис хаан өөрөө бол гэрээсэлсэн байдгийг цал гүнтэнбийн лам нарыг одоо залаарай гэж. Тэр цал гүнтэн баг гэдэг одоо төвдийн алдартай ламд бол Чингис хаан өөрөө одоо захиа бичиж байсан. Энэ тухай. За тэгээд тэр одоо гэрээслийн дагуу Өгөөдөө хааны үед бол цал гүнтэнбийн лам нарыг залж ирж байсан. За тэр нь бол төвдийн одоо лам одоо ирж Монголын хаантай бол уулзж байсан одоо анхны үе юм гэж. За тэгээд сүүлд нь одоо Годон хаан, Гүйэг хаан энтерийн үед бол Сажаавийн лам нарыг залж байсан. За Мөнх хааны үед бол Гармаавын одоо төвдийн одоо Гармаава гэдэг урсгалын одоо Гармаа багш гэдэг үнийг одоо залж байсан. За сүүлд нь Хувлын хаан бол тэр Гармаа багш. За мөн одоо Сажийн Догон Павл Одай Жанссан гэдэг лам нар энтрийг залаад. Тэгээ ер нь Тогоон Төмөр хааныг одоо хүртэл Монголын их хаадуудын үед бол төвдөөс шашныг аваад тэгээд ер нь Сажийн голцоо, Саж болон Гармаавын голцоо лам нарыг бол залж байсан гэсэн. Залаад ер нь ихэнхдээ одоо дөрвийн багшаарын тэр одоо шидэж байсан гэсэн тийм түүхийг одоо үүссэн байдаг. За тэгээ 3 дахь бүлэг дээр нь бол одоо Төмдийн одоо Алтан хаан, Алтан гэгээ хаан гэж хэлдэг юм билээ. За тэгээд халахын одоо Автайсан хаан тэргүүтний үед ялангуяа Төмдийн Алтан хаан 3 дугаар Далай лам Сонин Жамсламыг одоо залж тэгээд тэр хүнд бол Далай лам гэдэг одоо солыг хөргөмжлөөд тэгээд шарын шашныг одоо Монгол орнд дэлгэрүүлж 10 буйны одоо тэр одоо хатуу цаазыг тогтоож ингэж одоо Монгол орныг бол дахин одоо Бурханы номонд ингэж одоо оруулсан. Тэр үеэс эхлээд бол Монгол оронд Бурханы шашин дэлгэрч ялангуяа Бурхан шашны одоо сургалт одоо орж ирж олон датсан байгуулагдаж Гүн ухааны, Эмийн, Зурхайн гэх мэтийн одоо тийм олон датсан байгуулагдаж нийтээ одоо энтхээс одоо улбаатай 10 ухааны одоо чиглэлээр бол монголчууд мэрэгсэн олон эрдэмтэн мэрэгд гарах тэр одоо их суурийг тавьсан гэд. Тэгээд цаашаа одоо Монголын одоо өндөр гээнээс ахгуулаад тийм тэгээд 3 дугаар бүлэг дээр нь бол тэр тухай гардаг. Тэгээд дөрөвдүгээр бүлэг дээр нь бол одоо халахад Бурханы шашин одоо дэлгэрсэн тухай. Батмөх Даяанаас хойш түүх болж байна. Тийм одоо тийм халахад одоо нэгэсэндээ одоо халахыг бол их Монгол орны төв хэсэг гэж үзсэн юм билээ л дээ. Их Монгол орны төв болсон энэ халахад одоо Бурхан шашин яа дэлгэрсэн юм бэ гэж. За тэгээд энэ тухай бол өндөр гээн тэргүүтээ олон мэрэгдүүдийг одоо дурдж за өндөр гээний одоо том гол шавнырын одоо намтар түүхүүд ч гэсэн бүгд орсон. За тэгээд 5 дугаар бүлэгтээ бол монголчууд шугам одоо ямар шашныг шүтэх ёстой юм. Тийм ээ. Ер нь одоо Бурханы шашин гэдэг яг юу гэсэн үг юм?
Тэгээ ялангуяа одоо их хөлөгний судар тарин хосолсон одоо шашин Монгол орнд дэлгэрсэн гэдэг байгаа шүү дээ. Хүнийг одоо нэг нас нэг биеэр нэг гэгэрүүлдэг одоо шашин дэлгэрсэн гэдэг. За тэр одоо нэг нас нэг биеийн дээр гэгэрнэ гэдэг чинь ямар учиртай үг юм. Бид одоо юу шүтэх одоо ямар одоо шашны энэ одоо төвдийн одоо урсгалуудын дотроос алийг одоо илүү шүтэх ёстой юм гэдэг тухай бол маш их одоо сайхан гаргасан. Тэгээд ирээдүйд одоо юу болох вэ? Монгол орн ямар хуу болох вэ гэдэг тэр иш бошгууд бас зөндөө одоо орсон. Одоо бусад лам нарын одоо иш бошгуудыг ч гэсэн статсан. За тэгээд өөрөө ч гэсэн Заваа Дамжингой бол бас одоо эглгүй хүн байсан. Тийм ээ ирээдүйн хоочийг одоо зөгндөг, өнгөрсөн үеийг бол одоо дурддаг тийм одоо хүн байсан учраас зарим одоо лам багш нар бас хэлдэг. Заваа Дамжингой одоо энэ түүхийг одоо бичихтэй бол их сонио. Ер нь бол Монголын одоо түүх монголчууд нүүдэлчин одоо улсууд тийм ээ ер нь бол бурхан шашин л орж ирж тэгээд монголчууд жоохон суурилсан болохоос ер нь одоо их түүхэн одоо нүүдэлчин ийм одоо улсууд тийм учраас бол яг өөрийнхөө түүхийг одоо яг ингээд одоо нэг хятад шиг төвд шиг ингээд одоо нэг бүрчлэн бичсэн тийм түүхэн баримтууд маш их ховортой байсан. Тэр үед бол эдгээр одоо олон түүхүүдийг ингэж одоо гаргаж бичсэн нь бол нэгтгэж бичснээрээ тийм одоо бас өөрийнх нь тэр нэг зөв бэлэг бас одоо их одоо чухал үүрэг гүйцэтгсэн гэж ингэж одоо үздэг. Тэгээд олон гадны одоо эрдэмтдтэй зөвхөн одоо төвд одоо манж төдийгүй тийм ээ Европын одоо олон эрдэмтдтэй Оросын одоо бас монгол эрдэмтдтэй энэ төр их холбоотой байсан. Тэгээд эдгээр энтертэй одоо их ярилцаж ингэж одоо үзэж байсан. Тэгээд тийм учраас энэ түүхийг бол ингэж бичсэн юм аа. Тэгээд энэ хүү түүхийг одоо бичүүлэх гол одоо үүргийг бол ер нь Богд хаант Монгол улс 1910 онд одоо тусгаар тогтнолд зарлаад тэгээд ер нь өөрийн гэсэн одоо түүхтэй болъё. За тэгвэл түүхийг бол ганцхан одоо монголчуудаа зориулахгүйгээр нийт одоо гадаад хотоодын бүх одоо хүмүүстд зориулъя. За тэрэн дундаас нь тухайн үед бол ер нь манж Монгол хятад энтрийн дунд бол яг гол соёлын хэл болж тийм ээ өдгөө цагт бол англи хэл бол гол ер нь гол хэл болоод байна шүү тийм ээ. Тухайн үед бол төвд хэл байсан. Тийм ээ одоо энэ бурхны ном бурхны шашин одоо ер нь бүх оронд дэлгэрсэн байсан. Тэгээд тэдгээр бол ихэнх одоо улсууд нь шашны номыг бол төвд хэл дээр энэ одоо үзэж байсан. Тийм учраас олон одоо мэрэгдүүд ялангуяа тэр одоо түүхэн их сурвалжийн тэрэн одоо бичдэг олон одоо ном бүтээл туурвдаг тэр төвдийн одоо эрдэмтэд энэ тэрийг уншихад зориулж төвд хэлээр бол энэ номыг тууруулсан байна. Тэгээд энэ номыг бол ерөнхийдөө өөр 12 жилийн турш бичсэн гэж байдгийг. Тэгээд 1931 онд бол энэ түүхийг бол дуусгасан гэж ингэж байгаа. За тэгээд тэр одоо нэг ёсондоо одоо Богд хаант Монгол улсын засгийн газрын одоо зүгээс л бол энэ түүхийг одоо албан ёсоор зохиолгосон. Бас үзэгчд бас сонсож байгаа энэ номыг зүгээр харах юм бурхны шашин гэдэг талаас нь биш түүх гэдэг талаас нь харах юм бол юу гэхээр энэ дээр ер нь одоо ертөнцийн үүсэл гарал юу юм бэ гэдгийг айхтар мундаг тайлбарлсан байна. За тэгээд дээрэс нь Монголын одоо анхны одоо бүрчэн гуамар гэдгээс гарал үүслээс ахуулаад алуун гуа нөгөө л Монголын анхны нөгөө үндсэн суурин хаадуудын тухай гарал үүслийн тухай их сайн оруулж өгсөн байна. За тэгээд дээрэс нь цаашаа яваад Чингис хаан, Өгөө даан, за бүрсүүлдэ Доголон төмөр буюу Тогоон төмөр хааны түүх. За тэгээд дээрэс нь энэс цаашаа яваад Өндөргийн зан узар халахын тухай, халахын үндэс газар суудаг юу. За дээрэс нь Галдан бошгот хааны жинхэнэ үнэн түүх одоо бид нар чинь бас л нөгөө говьлсэн материал үзэж харж говьлсэн кино, говьлсэн ном энэ төр социализмын чиглэлийн юмуд үздэг байсан бол одоо энэ жин номон дээр жинхэнэ үнэн түүх нь бол бичигдсэн байгаа харагдаж байна. Энэс цаашгаа Галдан бошгох, зан узар, за тэгэл тэрээс цаашгаа Ин хамглан хааны Монгол улстай яаж харилцажсэн харилцааны тухай. За тэгээд тэрээс цаашгаа ингэж явуулаад энэ маш олон бидний мэдэхгүй маш олон түүхийг энэ ном дотор өстой яаж гайхамшигтай багтаасан юм бэ гэмээр л багтаасан байна л да. За дээрэс нь нэмээд энэ номонд хэрэгэлсэн энэ номыг бичгтээ хэрэгэлсэн жагсаалтаа бас оруулсан байгаад байна. Энэ маш их сонирхолтой. Жишээлбэл за яг Хятадаас орчуулсан Жанжаагийн зохиосон 2 Хятадын 5 үзэр дуулын гарчгийн зүйл. За тэгээд Монгол орныг дамжин энтэх заларсан намтар Тансаг лам хор Монголыг дамжаад энтэх хотын оронд морилсан замын Тансаг ламын тэмдэглэл. Замын тэмдэглэл. Тэгээд энэ Дарнатын энтхийн түүх, Гувданатын намар, Замтын ерхий номлол гэд Хятадын түүх, хөх дэвтэр, Хятад төвд Монгол 3 номын түүх, Монгол номын түүх, Монгол хаадын түүх,
чөхлөлийн хураас нь дэгээ бараж ийн хаад үед энэ маш олон одоо нөгөө бидний уншиж харж амжидгүй байрж амжидгүй нүдэнд үзэгддэггүй алтан төв хөх тугийн төр болор тойл за манжийн нэвтрхий тойл хятад монгол манжийн сурвалж нэвтрхий тойл тэгээ илч шастар монголын сурвалж жиг чухал хураангуй энэ төргээд бидний гарт үзэгдэж барьдгүй тэр олон номнуудын хамгийн хэрэгтэй Монголын тухай хамгийн хэрэгтэй материалуудыг багтаагаад энэ маш том судалгааны ажил болчихсон юм шиг байна л да. Ер нь бол энэ дээр бурхны шашнаас гэхээсээ илүүтэйгээр би бол энийг харсан юм бол Монгол улсын одоо 1900-аад оны үед бичигдсэн жинхэнэ түүх нэг говьлоггүй түүхийг л олж харахнаа гэж ойлгочих зөв. Тийм тийм. Ер нь бол яг заваа дамдын говь өөрөө энэ түүхийг бол маш шударга бичсэн. Тийм. Нэг талыг бол бариагүй. Тэгээ зарим нэгэн одоо усуд бол бас заваа дамдын говь өөрөө бурхан шашны одоо лам хаврах хүн учраас шашны талыг бол одоо баримталж ингэж одоо бичсэн тийм ээ гэж нөгөө талаас бол бас одоо өөрөө одоо халах хүн байсан учраас одоо халахыг бол их Монгол орны одоо төв нутаг гэдэг халахыг одоо илүү онцлдог ч юм уу ингэж одоо бичсэн байхаа гэж ингэж бас зарим хүмүүс энэ төр одоо ярьж байхыг бол би өөрөд нь сонсч байсан л та. Тэгээд ерөнхийдөө энэ номыг одоо орчуулж байх үедээ за энэ номыг яагаад одоо орчуулах болсон юм бэ гэхдээ зэрэг урд нь бол энэ ном орчуулагдж байсан. Ер нь бол урдийн одоо Монголын одоо ламнар за чухам одоо 70-80-аад оны үед ч юм уу энэ номыг бол ингээд одоо буулгаж байсан, хуучин Монгол орч гисэн буулгацсан байсан энэ гэсэн тийм яриануудыг бол өндөө сонсч байсан. Тэгэхдээ албан ёсоор хэвлэгдэж үлдсэн гараагүй. За тэгээд 2010 оны одоо нэг намар байсан санаж байна. Манай гандан дээр бол Эрдэм соёлын хүрээлэн гэж байгуулагдсан юм. Тэгээ Эрдэм соёлын хүрээлэн нэг удаа хуралдаад тэгээ Эрдэм соёлын хүрээлэнгийн одоо захирал Сонин баяр гавж ламтангийн зүгээс бол ер нь одоо Монгол орны төвд хил дээр байгаа Монголын түүхийн их сурвалжуудыг ер нь нэг гэж одоо цуврал маягаар ч юм уу ингээд ер нь орчуулж гаргая гэж. Тэгээд тэр Эрдэм соёлын хүрээлэнгийн одоо гишүүд гэж байдаг юм л да. Би нэг гишүүн гэж авдаг юм. Тэгээд одоо хүмүүст ингээд хуваарлж өгсөн. Тэгээ та энэ номыг одоо та нар орчуулж чаачаа гэдэг. Тэгээ тэн дундаас энэ заваа дамдын гоо одоо хорж ханж бол хамгийн чухал байр суурь эзэлдэг гэж. Ер нь Монгол оронд бурхан шашин дэлгэрсэн түүх гэх юм бол нэлээд хэдэн ном байна. Дарам далаагийн одоо хорж ханж буюу гэж байдаг. За мөн Цэмбэлгүйшийн хорж ханж гэж байдаг. За бас одоо Сүмб хаан Бишвэлжрийн Төвд Монгол хятад гуравт бурханы шашин дэлгэрсэн түүх гэж байна. Тэгээд эдгээрт бол бас Монгол оронд бурхан шашин дэлгэрсэн түүх бол гарна. Тэгэхдээ заваа дамдын гоо энэ бол тэрнээс хамаагүй дэлгэрэнгүй. Маш одоо дэлгэрэнгүй. Дарам далаагийн хорж ханжин бол ихэд нэлээд хураангуй. Тэгээд дарам талаа бол өөрөө одоо өөрлөгч хүн байсан юм болов. Өвөр монголчуудын тухай энэ төр бол яраа илүү өвөр Монголын одоо 49 хошуу энэ төр гэдгийн тухай бол илүү их дэлгэрэнгүй гарчдаг юм бэл. Ар Монгол халах бол нэг дэлгэрэнгүй биш байдаг. Тэгтэл бол заваа дамдын гоо энэ одоо түүх бол ялангуяа одоогийн одоо бидний яг тусгаар тогтсон энэ одоо Монгол орны хувьд бол илүү их одоо ачаал багталтай тийм одоо түүх. Хорч хонжин гэж ямар учиртай вэ? Яагаад Монголыг хор гэж нэрлэдэг вэ? Хор гэдэг нь бол одоо төвдөр л одоо монголчуудыг л хор гэж нэрлэдэг байна. Тэгээ ер нь бол одоо энэ номон дээрч гардаг ер нь төвдүүд ч одоо хэлдэг монголчуудыг бол согбуу хор гэж хоёр янзаар нэрлэдэг байна. Согбууг нь бол гэдэг юм. Тий, согбуу гэдэг нь бол одоо бас яг одоо Монгол биднийг бол согбуунаар л гэж хэлээд байдаг. Тэгээ согбуу гэж одоо юу гэсэн үг вэ гэдэг тухай бол бас хэд хэдийн юм сонсч байсан. Зарим нь бол яг согбуу гэдэг нь бол нөгөө нэг төвдөр бол бас дал гэсэн үг байдаг л да. Тэгээ монголчууд ч далаар их одоо мэргэлдэг, далаар янз бүрийн одоо хос төлөг тавьдаг энэ төр тийм байсан учраас бас тэр талаар нь бас одоо монголчуудыг бол согбуу гэж одоо нэрлэсэ гэж бас зарим хүмүүс үздэг юм лээ. За зарим хүмүүс нь согбуу гэдэг нь бас төв тэлэн дээрээ бол юу гэсэн үг хөхтэй зэрэг их тийм чигээрэн шулуун одоо гүжирч гэх юм уу. Бас нэг талаар бол бас нэг жоохон тийм одоо муухарч гэх юм уу тиймэрхүү маягийн. Тэгэд монголчууд дээр үедээ одоо их дайнч ер нь бол нэг зүтгэх юм бол ер нь барахтай бол дийлдэггүй ч байдаг юм уу. Тэр талаас нь бас согоо гэсэн юм аа гэсэн тийм. Сарлагаа бас согбуу гэж нэрлэдэг бол төвдүүд. Сарлага бол яг л да. Тий. Яг. Тэгээд тиймэрхүү маягийн тийм хоёр янзын юм бол сонсч байсан. Тэгэхдээ яг бас согоо гэдэг нь бол яг юу гэсэн үг юм бэ гэхдээ зэрэг бол монголчууд төвдүүд бол өөрсдөө монгол гэсэн үг л гэж хэлдэг. За хор гэдэг нь бол арай том хэмжээг хамарддаг юм. Ер нь бол нийт одоо монголчуудыг бол монгол үндэстэн бүгдийг л хор гэж. За заримдаа болохоор зэрэг энэ дээд монгол гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Заримдаа цагаан монголч гэж ярьдаг. Тэдгэрийг бол бас хор гэд гараад байгаа юм шиг тийм байдаг. Тэгэхдээ ямар ч байсан Чингис хааны одоо эзэн тулсыг бол Чэмбүү хоржийн үйл буюу их одоо Монгол орн гэж
Ингэж одоо хэлж байсан. Тийм л. Энэ номыг одоо энэ гаргасан энэ номыг орчуулж гаргана гэдэг бол энэ цаг хугацааны хувьд ч байд юм уу? Бас цаанаас тэр юунаас одоо энэ зав дамжин лувсан даян гэдэг хүний бас нэг цаг хугацааны бас нэг төлөвмөл юм байсан болов уу? Тэдний үе дахиж орчуулж гарах марах гэсэн. Тийм бид тэр тийм юмыг бол үзэж хараагүй тийм. Одоо ямар ч байсан тэгээ түрүүний одоо миний ярьж байсан шиг одоо эрдэм соёлын хүрээлэнгээс бол надад орчуулах үүрэг даалгаврыг өгсөн. Тэгээ би 2010 онд жоохон эхлээд тэгээд ингэж явсаар угаад нэлээд одоо сунжраад тэгээ сая энэ жил одоо Бурхан багшийн их дүүсэн өдөр шиний 15-нд боллоо шүү тийм. Тэрний одоо өмнөхөн шиг гүцээгээ тэгээ шиний 15-нд энэ намаа хэвлэлтэнд өгөөд ингээд бас нэг Бурхан багшийн одоо дүүсэн өдөр тохиож байгаа юм байна. Энэ үеэр нь одоо ингээд бас нэг энэ одоо номыг бас хэвлэлтэнд өгөөд ингээд дээж нь гаргаад аваад бас бэлэг тэмбэрэл илүү юм болоо. Тэгээ Монгол оронд бас Бурхан шашин дахин сайхан одоо жинхэнэ утгаараа сэргэх тийм бэлэг тэмбэрэл бас зохих юм болоо гэж бодоод. Тэгээд ногоо хавцыг бол ногоо өнгөтэй хэвлсэн. Тэгээ Бурханы шашинд бол ногоо өнгийг бол ер нь үйлс бүхэн дэлгэрэх гэдэг. Тэгээ ногоон дарихыг бол 3 цагийн Бурханы үйлсийн их гэж ингэж үздэг. Ногоо өнгийг бол бүх одоо үйлс дэлгэрэх юм. Тийм одоо шинж тэмдэг гэж үздэг. Тэгээ хавцыг одоо ногоо өнгөөр хийгээд та нүүрэн дээрх тэр зураг нь бол очир дээр юм байна. Очир дээр бол их хөлөгний одоо Бурханы энэ таантрын шашны бол ерөөсөн гол эзэн бол очир дээр. Бурхан багшийн одоо нэг дүрлэл гэсэн үг л дээ. Тэгээд энэ очир дээрийг бол өндөргийн өөрөө одоо бүтээсэн тийм юм. Тэр одоо очир дээрийнх нь одоо зургийг тавиад ингээд одоо амжижил гаргасан л да. Тэгэхдээ энийг бол дахин одоо сайн шүүж тунгааж үзнэ. Тэгээ ер нь зүйл тайлбар бол их хэрэгтэй юм бэл. Тэгээд эхний ээлжинд бол ер нь яг зүйл тайлбар энэ төргүүгээр ер нь гаргачаа тийм ээ. Тэгээ зүйл тайлбарыг дахиад хийнэ гэх юм бол маш их цаг хугацаа орох. Энэний араас одоо тэгэл ер нь ихэнх судлаачд орох байх л гэж би харж байна. Тийм ер нь бол судлаачид бүгд одоо маш их олон юм багтаацсан байгаа юм ч одоо. Үг үсэг болгоноор нь судалмаар шинжтэй л харагдаж штэ. Би одоо бүрэн гүйцэд уншсангүй л дээ ямар ч гэсэн гүйлгээл харлаа. Тэгээд хичнээн их юм багтцсан бэ гэдгийг бүр гайхаад тэгээд дараа нь ерөөсөө энийг бол маш анхааралтайгаар бүр нэг үрчлэн уншаад тэгээд нөгөө хэд дахин уншихгүй бол Монголын улс төвчөөгч бид нар нэг их л олон уншиж нэг жаахан багцаалдаг болдог шүү дээ. Тиймэрхүү маягийн ном юм уу та гэж бас ажиглалаа л та. Тэгээ энэ хамгийн ихний номны ихэнх хэсэгт байж байгаа энэ ертөнцийн үүсэл гарлын тухай энэ төр бол их л нямбаа сууж их л сайн ухаж ойлгож уншихгүй бол нэлээ хүнд юм. Сүүл рүүгээ бас ингээ ажиглаад байхаар шашны гэхээсээ ерөөсөө би энэ лувсан даянгойг олжоод ингэж ойлгосон шүү дээ. Шашны гэхээсээ илүүтэйгээр энэ хүн бол ер нь байгаа үннийг байгаагаар нь хэлсэн юм бол тэ хит нэг талыг байрлал жишээлбэл Христийн тухайн дотор бичсэн л байж гин бусад шашны тухай бичсэн л байж гин тэ тэрийг нэг үгүйсгэж яасан ийсгэн тийм байхгүйгээр шулууга хэлээ явцсан л байлаа. Ер нь бол яг түүхч хүн болвол одоо түүхийг одоо бичихтэй мэдээж хамгийн гол юм бол их сурвалж баримтууд тийм ээ тухайн одоо баримтуудыг түшиглээд тэгээд л одоо тухайн үед одоо болж байсан зүйлийг яг үнэн мөнөөр нь бичгэл. Тэгтээ яг өөрийн гэсэн дүгнэлт бас байх л та. Чингис хааныг бол үнэхээр гайхамшигтай дүгнсэн л байлаа. Энэ дотор бол юу гэж? Ер нь одоо Чингис хааныг бол зарим хүн бас одоо нэг байлдан дагуулт хийсэн олон хүний одоо амнаас хөнөөсөн ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд ер нь бол Чингис хааны чинь одоо Очирвааны хувилгаан гэдэг үгдэж шүү дээ тийм ээ. Тэгтээ зэрэг Очирвааны гэдэг чинь өөрөө Бурхан шашны одоо нэг одоо том бурхан юм аа тийм нэг одоо бодис садваач юм аа. Тэгээ энэ бол одоо бодис сэтгэлтэй бурхан юм аа. Тиймээс бол зарим нэгэн одоо хүнийг одоо алгах байдаг юм амтнд хорлох үйлийг үл юм нүгэлдэх ёсгүй яач гэдэг юм уу. За тэгээд энэ дээр бол их гоё айлцсан байдгийг. Төвдийн одоо Соронзонгон пааны үед бол төвдөд шашин дэлгэрсэн гэж. Ингэж үү. За эхлэл нь бол тэр та тойрын янзан гэдэг хүний үед бол одоо шашин их тавигдсан л гэж гэдэг л дээ. Тэгээд сүүлд нь яг Соронзонгон пааны үед шашин дэлгэрсэн гэж. За гэтэл бол Соронзонгон паан бас л эглийн нүдээр харах юм бол бас л их дайм байлдаа хийсэн. Бас л махан овоо тусан далай бол босгож байсан тийм. Гэхдээ тэр үнийг бол Жангариасаг бурхны хувилгаан гэж үздэг. Тэгвэл зэрэг бол Жангариасаг бурхны хувилгаан Соронзонгон паан тийм ээ. Эглийн нүдээр харахад бол бас л тийм харагджээ. Тэгээд тэр нь бол Ли орны одоо хоёр гэцэл гэдэг түүхийг бол урд нь би төвд ламнараас сонсч байсан. Тэгээд энэ ном дээр ч гэсэн дурдсан байл. Тэгээд Ли орны одоо хоёр гэцэл ууланд бяцлал хийгээд Манчар бурхныг одоо уулзна гэж бяцлал хийж байсан. Гэтэл бол гинтхэн одоо чихэнд нэг одоо үг сонсогдсон гэж. Та хоёр бол Манчар бурхантай одоо энэ насандаа уулзах бол барилдахгүй байна. Харин Жангариасаг бурхантай уулзах барилдатай юм байна.
Тэгээ Жангараасаа бурхан төвд оронд одоо хааны дүрээр ингээ заларсан байгаа. Тийм учраас та хоёр тийшээ очиж тэгээ шийдвүтээлийг олно гэсэн гэж. Тэгээ тийшээ яваад очисон чинь одоо нөгөө Сорондонгон пааныг харсан чи ерөөсөө л одоо бараг л одоо хүний одоо хүүрээр бол бараг махан овоо босгоцсон. Та гол ус энэ төр нь бол бараг улаанаар усч байсан шүү. Тэгтээ зэрэг ийм Жангараасгийн одоо хувилгаан гэж юу байх вэ? Тэгээд одоо тэр одоо сонсогдсон тэр Манчар бурхан байна гэсэн тэр чихэн сонсогдсон чимээч гэсэн өөрөө бол одоо шолмосын хууралт байсан юм байна гэж. Тэгээд тэр хоёрыг Сорондонгон хаан дуудаад та хоёр юу хүсэж байна гэж асуусан байдаг. Тэгэнгүүт тэрөөсөө би тэр буцаа тэр Ли орныхон тэр бяцлал хийж байсан агуудаа маш түргэн очимоор байна л гэсэн. Тэгэнгүүт тэр хоёрт нэг одоо тийм уутанд хийсэн одоо алт өгөөд тэгээд тэрийг одоо та хоёр энийг дэрлээд тэгээд буцаа тэрэндээ очно гэж. Тэгээд тэр тэрийг дэрлээд унтаас ирэхэд бол нөгөө агуудаа очсон байсан. Тэгтээ тэр хоёр Сорондонгон пааныг бол Жангараасгийн хувилгаан гэдэгт итгээгүй. Тийм учраас нэг насан дээр гэгэрх байсан тэрийг алдсан гэсэн тийм түүх байдгийн бэл. Төвдийн одоо их сурвалжууд зөндөлгөр байдаг. Тэгвэл тийм байх юм бол очирвааны хувилгаан эглийн одоо дүрээр харахад бол хичнээн одоо юм юу байсан ч гэсэн энэ бол яахын арга очирвааны хувилгаан юм аа. Яагаад гэвэл зэрэг Чингис хааны одоо тэр тахир сэлмээр цусан зам татуулан одоо гаргасан тэр зам өрөөр эргээд дээдийн номын сүүн далай бол урсаж орж ирсэн. Тийм ээ тэр одоо сүүн далайных нь үргэлжлэл нь бол одоо Заваа Дамдангойг энэ номыг бичиж явах үед ч гэсэн 1920-30-аад оны үед бол Монгол орон битгээд одоо манж хятад бүгд тэргээр бол ингээд бэлхэж байсан. Тэгтээ зэрэг бол тухайн үед одоо хийсэн үйлсийнх нь арынх нь хойдынх нь үр дагавар нь юу вэ гэдэг л. Тэгтээ зарим одоо бурхны шашинд бол бас зөөлнөр эс номхдох чиг хатуугаар одоо бас номхдох. Тийм одоо зүйл бас байдгаа гэж. Тэгээд ер нь ингээд Чингис хааны бас түүх нууц товчон тэрийг уншаад үзэхэд бас их сони юм ажиглагддаг шүү дээ. Тэгээд одоо тэр Чингис хааны одоо хасар бэлгүүтэй тэргээл олон тийм баатрууд дагаж төрсөн байдаг. Тэгээд одоо жамуух ч гэсэн яг ингээд одоо хэдийгээр дайсны юм шиг мөртлөө үүсийн тэтгэл. Тэгээд яг Чингис хаан үеинд тэтгэл явуулсан. Хэрэгтэй үеинд тэтгэл. Яг Чингис хаан зарим нэг хүн бас ингэж над нэг хүн ярьж байсан. Тэгтээ жоохон тэрийг одоо үнэн гэж болохгүй байх л та. Жамуух бол өөрөө Чингис хааны нэг хуйлсан дүр юм аа. Чингис хаан өөрөө одоо очирваан учраас ингээд хоёр хуйлдсан юм аа. Тэгээд нөгөөх нь бол үүсийн тэтгэж байгаад яг Чингис хаан бүх юм бүтэнгүүд тэр хүн өөрөө тэгээд байхгүй болж байгаа. Ийм байдал юм аа тэр гэж. Магадгүй хэрвээ одоо бурхан шашны тэр одоо нөгөө нэг цаад гүн агуулгаас нь ч юм уу нэг одоо дагнан гэж ярьдаг тийм ээ арилсан үзэгдлийн талаас нь харах юм бол бас тийм байж болохоор ч юм шиг. Тийм л юм л да. За тэгэхээр харамсалтайгаар нэвтрүүлгийн цаг өнгөрлөө. Дандаа улс төр ярьж дандаа л нийгэмээр заримдаа би бас чухал нэвтрүүлгийг мэдээ сонгуульд өгөхөр ч юм улс төр лугаа ярина, сонголт руугаа орно. За тэгээд тэр болтол бас заримдаа ийм сайн сайхан юмны тухай ярьж тархитолгоогоо жоохон амраахгүй бол болохгүй мó. Өнөөдөр яг энэ нэвтрүүлэг бол миний хувьд бол сайхан тархи амраасан, сайхан мэдээлэл мэдлэгээр дүүрэн тийм нэвтрүүлэг боллоо гэж бодож байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын бурхан шашинны төв Гандан Тэгчлэн хийдийн Буддын гүн ухааны Дашчаан бул датсангийн шунлаав авч ган төмөр өргөдөн орслоо. Үзэгчтэй охины чухал нэвтрүүлгийг хүлээн авч ирсэнд баярлалаа. Таны цаашдын ажил өндөр амжилт хүсье. За баярлалаа.